мөнгөчтэй маань анхдуур тэмцээний нээлттэй ажиллагаа эрхэд бэлэн болсныг сонирхолж байна. Энэхүү тэмцээн маань шивэрдэг ахмад цасан мөнгөчдийг спортоор ойрхон нөхөрлүүлэх, тэдний чөлөө цагийг зөв болгосон өнгөрүүлэх, мөн жил болгон мөнгөчдөд болгон явуулдаг ахмад цасан мөнгөчдийг Евро 2015 тэмцээний бэлтгэлийг хангах зорилгын хүрээнд явуулж байгаа бөгөөд спортын од хөлбөмбөс санаачлан анх удаага хамтдынхаа дунд цогцолж байгаагаараа өрсөлдөлтэй байна. Энэхүү тэмцээн өөрсдийн уурхай авиас чадвараа дайчлан оролцож буй баг тамирчдаа үнэн хөгжлийн шаардлагыг халуун олгосон дороо өгсөн авцгаая. Тамирч ном зэрэгэт Монгол улсаас шивэд улсад суугаа ичээсэд алтаад байна. Шивэдийн манд улс ажиллаж байгаа ахуй сагсан хүмүүстийн авах шалгуур анхлог тэмцээнд баг тамирчид бэлдэж авсан. Бантамирч сайн байна уу? За юу? Манай Швед улсад олон төрлийн бас байгууллагууд үйл ажиллагаа явуулдаг. За энэ дотроос манай спортын холбоод бол үнэхээр одоо их сайн ажиллагаа гэж хэлэх байна. За ер нь бол Европ зохиогддог олон тэмцээнд манай Шведийн тэмцээн баг тамирчид бол маш сайн оролцож их амжилт гаргадаг зэрэг. Манай Шведийн тэнд оролцоод энд оролцоод ийм сайхан амжилт гарлаа гэдэг мэдээг сонсож байхад бол үнэхээр бол таатай сайхан байдаг. За ер нь бол манай Шведэд бол үндэсний бүхний холбоо, үндэсний бүхний үйл ажиллагааг маш идэвхтэй явуулж байна. Шагаан одоо холбоо байна. Би одоо бас нэг гишүүн болохгүй үзээд байгаа. За дээр нэмээд юу вэ? Сакс бөмбөг байж байна, гар бөмбөг байж байна. За тунгууд дугуйн холбоо
үндэсний сурын холбоо бас байгуулах сураг байж байгаа. Зүгээр аливаа энэ үйлчлэгийг элчин сайдын яам бол мэдээж бол боломжийн хэмжээгээр бол дэмжиж хамтран ажиллах ийм үүрэгтэй хамтран ажиллаж байгаа гэж ойлгож явдаг. Би бол өөрөө спортын одоо гэрэл дотор өссөн гол гэж байдаг. Манай аав бол насаараа одоо спортоор хичээлж ажилладаг байсан юм байсан. Монгол спортын хавьяа багшийн одоо спорт гэж явуулсан доо. Би бол харин спортын гэрэл хүмүүстэй бол нэг жоо бүтэц мохаа ихтэй багасдаа үндэсний хөрөг хичээлд бүх онцлог байх үндэс барсан. Амьсгалтай нь чи ямар ч айлс үнэхээр байна хасагсан. Анхны дугуйнд дугуйч болон гэж баах үзсэн. Бас анхны гараад зангад энэ ямар спортын гэрэл дууссан. Гэхдээ хүмүүс заавал одоо нэг тийм танигч байх чинь одоо байхгүй. Ер нь бол өөрийн сонирхсан спортын агентлагаар хичээл гэж зөрөө хийж орцчилж өгөөрэй маш сайн таашаа гайхаад сүйд бол харж байгаа спорт маш сайн хавтмуу хаанруу тааргууж явдаг алхаж явдаг уунаа жийж явдаг ийм л их сайн хавтмуу спортоор хичээлж хөдөлгөөн хийх гэдэг бол мэдээж нэгдүгээр би өөртөө хөрөнгө оруулж байна. Эрүүл байхын нэг сайхан үндсэн. Би эрүүл байх гэдэг бол гэр бүлдээ бол их том хөрөнгө оруулалт хийж байгаа. Бас гэр бүлийн том хөрөнгө оруулалтаа. Манай гэр бүл өөрөө эрүүл чирэг сайн байх гэдэг бол улсын хөрөнгө оруулж байгаа том хөрөнгө оруулалтаа гэж ингэж бодож явдаг. За ингээд та бүхэд энд оролцож байгаа баг тамирчид за сонирхож байгаа манай улсын гэрэл та бүхэд одоо ажлын амжилт багтаагчдад бол спортын өндөр амжилт хүсье. Тэнцэн амжилт байна. Одоо та бүхний угаас ширдэг монголчуудын үндэсний холбооны тэргүүн ноён жамсраг урьж байна. Тэрээс баяр тангид хүрэлцээрсэн нийт тамирчтай болон хөгжил хэмжээр ирсэн монголчуудаа энэ юм дүгэргээд за тэгээ юуны өмнө өөрийгөө тавьж танилцуулж байна. Жамсраг гэдэг сая 2015 оны 1 сараас монголчуудын үндэсний холбоог орж ажиллахаар болсон байна. За тэгээд Ахмадуудын янхгаар тэнцэнэ зохион байгуулж байгаа од хөлбөрийнхэндээ хүмүүс халуун баярыг хүргье. Тэгээд монголчууд үндэсний холбоо нь одоо Европын чанартай тэнцэнд оролцож байгаа Монгол улсынхаа нэг төлөөлөж явж байгаа тамирчид болон баг хамт олондоо таксны мөнгө буюу тодорхой хэмжээний мөнгө оруулж өгдөг байгаа. Тэгээд одоо энэ 15 оны 5 сарын 4-нд Монгол улс болох тэнцэнд Ахмадуудын Европын аврах шалралт тэнцэнд явж байгаа Ахмадын хоёр багтаа үндэсний холбооны зүгээс таксны мөнгөийг гардуулъя. Хоёр баг ахиж. Ихтэй. Тэгээд үнэхээр зөвлөсөн хэрэгжүүлсэн. Ширэн улсуудын Европын бусад улс орнуудад зохион байгуулалтын тэмцээнүүдэд ширэн улсын төлөөлж оролцдог Монголын баг тамирчдад байнга тогтмол дэмжиж ажилладаг ширэн монголчуудын үндэсний холбооны хамт олондоо дахин баярлаж талархснаа илэрхийлж та бүхний цаашдын ажлуудад өндөр амжилтыг хүсье өргөё.
клубыг санаачлан зохион байгуулж байгаа Од клубийнхаа тамирчдыг хүндэтгэлтэйгээр урьж байна. За нөө спортын Од клубын 2012 оноос эхлэн спортынхаа үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Европын ахлах сагсан мөнгөчлийн тэмцээний 4 удаагийн мөнгөн медалийн эзэд авсан энэ тогтмол ажилтай ашиг туршлагатай тамирчид байгаа. Та бүхэндээ маш их баярлалаа талархсан юм. Хийж тэмцээний үйл ажиллагаанд амжилт хүсье. За ингээд та бүхний өмнө телефоныг ичээд тавина. Спортуудаар сайхан нэг спортын гэж үгээд энэ жамсгын одоо бас танартай юм уу гэж өөрөө ингээд Сэтгүүн бол эсвэл тав мэдчихөө биднүүд очоод байгаа орлого олсосон эсвэл дотроо байгаа ийм байгаад ихтэй одоо энэ долон монголчууд маань энэ төрлийн сайхан музик санаачдыг гаргаж байна. Энэ тэмцээн бол анхны дараагийн одоо хэдэн жигсэн одоо үйлдэл явах юм олон сайхан тэмцээн болж байгаа учраас цаашдаа улсын төвчсэд яам энэ ахмадын авах шалгуулах тэмцээний юм за англи туризм үгээр одоо төвчсэд спонсор болж гаргаж яа гэж Нэг тамирчтай хамраас маш их баярлалаа шалгахснаа дахин илэрхийлье. Мөргөл залбирдаг тэнгэрээ шилдэг хувь заяа гаан татдаг мөнгөн сарны тойргоор цаг хугацаа ан хэмждэг Монгол түмэн үндэсний дуу хоор язгуур урлаг бүжиг наадмын шахагдшгүй их өв соёлтой ард түмэн билээ. Өнөөдрийн тэмцээний маань нээлтийн ажиллагаа хүндэтгэн хүрэлцэн ирсэн залуу уран бүтээчид маань ардын язгуур урлаг хэмээх хосгүй их өв соёлын нэгэн хэсгээс солилуулж энэхүү танхимын маань жамрыг өргөж өгнө хэмээн морин хуурч жамсрал дэнийг урьж байна. 자, 내가 썼어.
баяр хүргэж сандаа баярлалаа. Монгол Улсын урлагийн гавьяц хэлтэн сэвжлийн дэглэл Баруун Монгол бүжигчин Ундрах. Баруун мөрөнд төрүүлж ахлаа марс. За